Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртөж байгаа орнуудын нэгээр нэрлэгддэг. За тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, байгаль орчноо хамгаалахад дан ганц төр захиргааны байгууллага болоод байгаль хамгаалагчид хангалтгүй байдаг. За иймээс нутгийн иргэдийн оролцоо нэн чухал учраас малчид нөхөрлөл болон нэгдэж өрхийн үйлдвэрлэл эрхлэхийн зэрэгцээ байгаль орчноо хамгаалж байгаа юм байна. За үзэгчдээ НТV телевизийн сурвалжлах баг Хөвсгөл аймгийн Хатал сумаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр тус суманд нөхрөлөл 2025 наадам болж байгаа. Тус наадамд 5 аймгийн 28 сумын малчид 320 гаруй нөхрөлөл оролцож байгаамаа. Тус наадмаар дамжуулан өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн байгаль хамгаалах сайн туршлага харилцан хуваалцж байна. Тухайлбал Говьалтай аймгийн Тонхил суманд 12 нөхрөлөл үйл ажиллагаа явуулдаг. Нөхрөлөл хөгжил наадамд тэд хориулаа ирсэн байна. Хүрээ хаадан нөхрөлөл 15 гишүүнтэй залуу малчдад суран идэл хийхийг заахын зэрэгцээ булаг шандаа хамгаалдаг. Манайх болохоор одоо суран идлээр хийж байгаа хүрээ хаадан нөхрөлгээд тэгээд энэ суран идлүүдийг болохоор одоо тэнд байгаа нэг малчин залуучуудаа заагаад энэ нөхрөл байгуулснаас хойш залуучууд нь малан холж байгаа залуучуудаа заа сургаад тэгээд явж байгаа. Тэгээд нөхрөл манайх болохоор одоо нэг булаг шанд мандаа хамгаалах тийм чиглэлээр бэлчээр яваараа нөхрөл байгуулад явж байгаа. Хашиж хамгаалаагүй байх чинь одоо ширгэж мэргээд явдаг байсан. Тэгээд болгийнхны ихийг хашаад явахаар юу нь болохоор урсгалтын хэмжээ ихсээд тэр арай юу нь их болчихж байгаа. Нөгөө мал хээрээ ан амтнч хүртэл илбэгшээд нөгөө усан дээр ирээд Дэнэчин консерванси олон улсын байгаль хамгааллын байгууллага 2008 онд Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд 9 саяга газар нутгийг 6000 орчим нөхрөлөөр дамжуулж хамгаалсан байна. Really impressed with the community leadership here in Монголчууд байгаль хамгаалах чиглэлд сэтгэл гарган ажилладаг нь ажиглагдлаа. Малчид байгаль хамгаалах чиглэлээр сайн туршлагаа хуваалцаж байгаа нь үр өгөөжтэй санагдаж байна. Committed to protect 30% of Mongolia. Байгалийн нөөцийн хамт нөхрөлөл байгуулагч юм бол төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Мэдээж энэ чинь нэг ингэдэг институт болчихно гэсэн үг байхгүй 10-20 айл нийлэхээр. Тэгэхээр энэ институт урт хугацаанд цаашид явахын тулд ямар нэгэн байдлаар төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Энэ жил юу хийх юм? Ирэх жил яах юм? Сум орон нутгатайгаа хэрхэн яаж ажиллах юм? Тэ аймгийн удирдлагуудаа хэрхэн яаж ажиллах гэх мэтлийн төлөвлөгөөнүүд байгаа. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу тэд нар ажиллаа хийх хэрэгтэй. За тэрэнд нь бол манай байгууллагын зүгээс үл дэмжлэг өгдөг. Зарим үйл ажиллагааг нь хэрэгжүүлэхэд бол манай байгууллагаас санхүүгийн дэмжлэг үзүүлдэг, техникийн тусламж үзүүлдэг. Монголын засгийн газар байгаль орчин уур амьсгалын өөрсдийн яам зориуд одоо бүтцтэй байгалийн нөөцийн хамтын менежментийн хилтэс гэдэг ийм бүтцийг одоо оруулж өгсөн байдаг. Тийм учраас одоо бид нар бодлогын төвшин, засгийн газрын төвшөнд байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхрөлүүдээ нутгийн иргэдтэйгээ хамтарч байгалаа хамгаалах энэ ажлыг одоо бодлогоор дэмжиж ажиллана гэсэн. Одоо байгаль хамгаалагч тэр болгон хөрөхгүй шүү дээ, тийм ээ. Манай одоо аймгийн нийт газар нутгийн 32.5% нь бол улсын тусгай хамгаалтанд байдаг. Маш сайн хамгаалагддаг. Энэний хажуугаар бол энэ нөхрөлүүд энэ төслийн одоо ачаалууд бол маш өндөр байгаамаа. 2 өдрийн турш үргэлжилсэн нөхрөлөл хөгжил наадамд Хөвсгөл Хинти Дорнод Ховд Говьалтай аймгийн нөхрөлүүд оролцсон. Тус наадам нь 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг. Энэ жил 4 дахь удаага зохион байгуулж малчид алдаа оноогоо хуваалцсан хилцүүлэг өрнүүлснээс гадна өөрсдийн бүтээгдэхүүнээ энэ үеэр зарж борлуулж орлого олсон юм а.